Нар сайн байх юм бол энийхэд үүсэж байгаа өвчлөл маань ингээд инехгүй байхад одоо яг юм даавар шиг тийм ингээд башкад яваад буцаад хийм болох. Тийм динамик хүртлэнд бол яг ботокс гэж хариуд байна тийм чиглэг тийм байгаа тэрхээр арай өнгөлөг байгаа тэрхээр залуу хараад. Одоо утас ингээд суулгалаа тэнд тодорхой хэмжээний эдийн гинтлүүд явагдаж байгаа. Тэгээд тэгэхээр тэр шарахыг эдгэхийн тулд энийг харин саяны эмчийн хэлж байгаа яг кейсийн дагуу бас дураараа өөрөө яаж байгаагүй. Одоо нөсөөс их тоол бүүсээд за тэгээ нэг сулрал явагдаад арь суурашил явагдаад байна гэдэг чинь цэцтэй миний энийг яах болсон юм чи бочингийн хөдөлгөөнийг саатуулж байгаа юм. Тэгмүүд яг тэр үйлчилгээ хөлснээ болж байгаанд бас үзүүлдэг. болгоомжтой. Уушээ хамаг юм харагдахад энэ өстө болохгүй. Харин тийм байна. За уучлаа. За нэрээ энийг нэг хэлчих тий. Би нөгөө нэг Солонгост явж байхад юу яасан ахгүй юу? Солонгост анх тэр чинь 2003 онд штэ. Анх ирсэн чинь бас нөгөө мэдхгүй тэгээ найзтайгаа хоёлаа ингээд нөгөө зуны ингээд майк зак өмссөн. Тэгээ залууч байж турхаач байж. Тэгээ миний эпиг энэ төр өмссөн явжсэн чи яагаадсэн. Имэнэр яг саяны чам шиг. Хүй юмаа нуу гэд ингээд сонин манаа авчираад урд мурдуур ингээд манай найзын чэйж мэжин дээр ингээд цамцаа ингэж тавьж өгөө. Тэгээд идэгсэн штэ. Нөгөө тэр үед ялангуяа бүр ингээд нийгэм амир орчин үеийн болоогүй байсан. Солонгос чи тэр шиг чи бүр сая сандарлаач. Гэтэ би энэ дээр суусан чи нэрээ яг айгүй юм харагдах гэдэг тий. За одоо гоё болчихлоо. За өнөөдөр хоёлаа гой газар ирсэн эрүүл мэнд гоо сайхны тухай ярих юм бэ. Тэгээ би ингэж бодсон. Битэр чинь биш дээ. Ана битэр ч айгу ер нь ингэж шал өөр хоёр төрлийн хүн боловч хин айгу эвгүй гар байхгүй юу? Юу гэсэн үг? Ер нь ингэж уг хүмүүс нь жаахан эвгүй хэнэггүй. Тийм хэнэггүй хүмүүс. Битэрийн даруулга болж байгаа нь аав ээж битэр чи явж айгу азтай хүмүүс шүү дээ. Чиж аав ээжтэй тий одоо хүртэл тийм бас. Тий би ч гэсэн аав ээжтэйгээ хамт хөгшөрж байгаа. Тий. Тэр гоё шүү. Тийм одоо хүн болгон тийм биш шүү дээ одоо бидний насны хүмүүс тий. Яг өнөө бас. Тэгийн удаа бас эрүүл мэнд гэж чухал. Ягаад гэх юм бол битэрийг дарж байгаа нь бас аав ээж нар байгаа байхгүй юу тий. Ээж аав хөрх юм нь ээж аваасаа хүн чинь бас нэг айх хүндлэх тий нэг юм байдаг штэ. Бас тий одоо хөгшөрсөн хойно санаагийн зовоохгүй байх юм тий. Тэрнээс бит хоёр чинь бас дураараа хүмүүс тий. Ер нь тэрүүгээр адилхан дураараад яадаг ингээл тий. Тэгэхээр үгээ хилчдэг их үйлдэлээ хийчдэг гэнэ. Тэгэхдээ энэ яагаад юунаас болж ийм чи юм яриа та? Би тэгээд гоо сайхан эрүүл мэнд гэдэг чинь явж одоо бидний хүүхдүүдэд бас ингээ те бид нарт аав ээж хэрэгтэй байгаа юм чинь одоо хүүхдүүдэд бас сайхан одоо урд удаан наслах чинь бас те айгу чухал юм бэ гэж наашаа ирэх зам дээр бодцیں۔ Эрүүл мэндийн хажуугаар те мэдээж эрүүл мэнд байхаас гадна гоо сайхан байна гэдэг чинь бас зөв шүү. Тий. Тэгэхээр харин найз нь тэр утгаараа би өмнө нь өөрийнхөө сторинуудаар ч гэсэн хэлсэн байгаа. 90-ийн талыг насалж. Чи дууга бай. 90-ийн талыг насалчлаа. Саяхан уул 80-ийн тал байсан. Тэгээ 90-ийн талыг насалчлаа. Тэгэхээр бид нар би ястаа нөгөө хоёлаа хинэггүйгээрээ арьс үүс элдв юмдаа ерөөсө санаа тавьдггүй. Заас мөнгөний гарц гэж үдэг бас санхүүгийн байдлаасаа ч гэсэн гэж боддог тий. Хоёрдугаарт нэг одоо шаардлагатай биш нэг одоо юу гэдгийг мэдгүй. Тэгээ бас залах уу. Тэр олон юм хэрглэж мэргэлхээсээ залхуураал. Гэх мэтлээ ерөөсө тоодгүй байжээ. Гэтэл үнэхээр одоо яг тоох нас минь бүр болчиж тэгээ барыг хоцорж байгаа хаа. Тийм баха. Тэгээд хийдэг хүмүүс ч амар байсан шүү дээ залуугаас тий. Хоцорж байгаа ах. Тэгэхээр би одоо сүүлийн үед юу н айгүй их анхаарч гисэн. Тэгээд манай үзэгчд гэсэн мэдчихэж байгаа ах би нөгөө нүдний ингээ зогт дараад байсныгаа эхний ээлжний одоо өөртөө хийх зүйл гэхээр шууд цохны хаалганд орсон. Гоё болцсон. Тийм.
Тэгээд цохны хагалгаанд орцсон. Одоо тэгтээ 9 он байгаа гэхэд үнэхээр би өөрөө айгүй сэтгэл халамжтай. Тэгээд эмчийн хийснээр 3 сар 6 сарын дараа бол би бүр янз. Хитэн дугаар ингээд юунд байсан одоо нүүн шилтэй байсан уу? Шилтэй байсны нууц ингээд тайлагдлаа. Тий. Гэтэ хүмүүс гэрхаа идэв билий. Бас мэдсэн байли асуугаад илээ. Шууд хараад уу? Тий. За тэгээд тэр ч утгаараа бас энэ дээрээ чсэн урамшаад за ер нь арьс ус ер нь өөртөө маш гоё анхаарч явах хэрэгтэй байна. Гэхдээ би нөгөө мис ажилбараас жоох айдаг. Тэгээ мисийн бус бас өөр гоё болох аргууд бас одоо шинэ юм айгу хөгжсөн болохоор зөндөө байд юм байна. Тэр утгаараа би энэ Синдерелла гэд те монголчууд бүгд мэднэ ер нь Синдереллаг. Синдерелла гэдэг энэ эмнэлэгтээ ирээд зөвлөгөө авсан байхгүй. Тэгсэн чинь эхний ээлжинд би одоо шууд арьсаа аягүй гоё болгомоор байна. Солонгосууд ялангуяа арьсандаа маш их анхаардаг. Тэд нар чинь хөөхөн биш гоё арьстай хүн дурладаг. Хөөхөн биш гоё арьстай хүнийг одоо юу гэдгийг ажил төрөлд авдагч гэдэг юм уулзалж ярилцлах хийх дуртай байдаг. Тэгэхээр ир имгүү хөгшин залуугүй солонгосууд арьсан маш анхаардаг. Тэр утгаараа угаасаа солонгос нөгөө арьсны бүтээгдэхүүн зүйлүүд нь бүр айгүй хөгжлөсөн. Тэгсэн чинь Синдерелла эмнэлэг дээр би тэгэхээр яг тэр асуудлаар ирсэн байхгүй. Арьсыг маань сайхан болгодог гэж. Яах вэ гэд. Гэхдээ тэр мисийн бус арга ч юм уу те янз бүрийн амир тийм юмнаас би нөө жоох айдаг. Ягаад гэвэл нөгөө л нэг бит хоёрын хинэггүй арчилгаа муутай зангаасаа болоод айгүй бол өснүүлнэ шүү дээ хоёлаа. Тийм биз. Тэг би бол ингэ татуулмаар. Эмчээс асуу идэ тий. Энэ бүтээгдэхүүнүүдээс би харин Томоко би чамд бүр хэлмээр байна. Миний найз яана муухайлах гэхдээ надаас арьс чин дор байна. Уучлаарай Томокогийн бинүүдээ. Сайжирч байгаа нь энэ шүү дээ. Тэгэхээр миний найз наад арьсандаа бүр ингээд дэвшил хийх юм бол чи бүр гоё гэрэлтэн тий өөртөө улам бас ихтгэлтэй болох чанар чинь нэмэгдэн ч тийм тэр утгаар ер нь бас ер нь эмчээс яг зөвлөгөө авъя гэд чамаагаан дагуулад гэхдээ энэ ямар гоё санал вэ тий харин тий ингээд бүр гачаалтмаар гачаалтмаар эднэрийг хараарай. За энэ илтгэж шиг дараа энэ чи юм уу? Чи энийг тариа гэдсэн үсттэй. Тариа юм уу? Гэтэ үгүй тариа биш. Наа чин зүгээр ампул. Ампул. Энэ би энэний талаар за тэгтээ заавал энэ ч байх те. Ер нь чи эмчээс айггүй сайн зөвлөгөө авч. Би тэгтээ өмнө нь яг энэ эмчтэр ирээ зөвлөгөө аваад надад айггүй тааламжтай санагдаад тэгээд эмчийг урьж оруулсан юм очтой аахгүй. Тэгсэн чи энэ Синдереллагийн бас нэг аятайхан давуу тал нь эднийх олон жил нөгөө нэг үйл ажиллагаа явуулсан болохоор одоо мөнгө санхүүгийн ч хувьд туршлагын ч хувьд ч гэдэг юм уу те маш сайн мэрэгжилийнхаа хувьд ч гэсэн одоо юу хоримтлуулсан туршлага тийм туршлага маш сайн хоримтлуулсан тэгээд хаана хизээ юу шинэлэг юу гарч ирж гэн гэдгийг ингээд юу яагаад хэрэгжүүлээ дандаа бизнестэй оролцуулдаг эн чинь бас бизнес шүү дээ эмгтээчдэг гоё олгонгоо бас мөнгө л олж байгаа шүү дээ тэгтээ нөгөө нэг энэ олон жилийн туршлагаасаа үүдөөд мөнгө олохын тулд нэг удаагаар биш нөгөө нэг дараагийн үр дүн чухал. Үр дүн сайтай ах юм бол үйлчлүүлэгч нэмэгдэнэ гэсэн үг гэдгийг баримтдаг ийм эмнэлэг болохоор нь би бас за ямар ч хэлсэн юмд нэм гомоо хандахгүй юм байна гэдэг үүднээс сонгосохгүй. Тэгсэн чинь хамгийн сүүлийн ийм гой бүтээгдэхүүнийг надад танилцуулаад хэрэглээд үзээрэй. Та хэрэглээд үнэхээр таалагдах юм бол та одоо хэлж ярьж болно шүү. Гэт тэгсэн бас надад таалагдсан байхгүй зүгээр юу юугүй энэ амар гоё та шууд ингээд реклам дараач гэх юм уу тэгээгүй чи энэ юу гэвэл штэ аха за би найз надад гоё тайлбарлаж өгье би энийг энэ гэсэн чинь гол нь одоо сүүлийн үеийн модонд ороод байгаа нэг органик веган оригиналч гэдэг юм уу ийм үгнүүд амар модонд орсон штэ тэгээд энэ яг нөгөө нэг органик веган бүтээгдэхүүн тэгсэн чинь нөгөө зэрлэг улаан хүн орхотойгоос гаргаж авсан үүдэл ис. Үүдэл ис гэж чи мэдхүү? Тий. Одоо нөгөө мэдлэгийн ундрах штэ минь найз. Далай. Гүгү үүдлээс зөндөө хэрэгжилж байгаа л та одоо уухаар ч гэсэн тий. Төрхтэйгээр ч гэсэн. Чи саналаа жоохон дээш нь болгох боломж юм уу? Би нэг юм Angel Eye дээрээс хараад байгаа юм шиг ай.
Оо яг гоё. Миний Өөдлөөс чи хүний одоо нөгөө буцын солилцоог идэвхтэй болгодог залуучуудын одоо сүүлийн үеийн тий одоо гоо сайхан им одоо витамин орсон бит юм шүү. Харин би одоо бас тэгж л ойлгоо эмч ирүүл эмчээс айгуу сайн зөвлөгөөг авч тий. Сайн онод энэ эмнэлгийн хажууд тий тохироод цаг тоглоод тэгээ хуудсан чи цаанаас бүр шал өөр хүн ирэх. Бүр юу гэх Асцсан. тэгсэн чинь манай зураглаач залуу тугуул юм уу гэсэн шүү дээ. Үгүй янзгаа. Харин тийм ер нь бол тэгдэв. Тэгээд нэг юм залуу жоохон үеийн хүүхдүүд чинь нэг юм гоё ингээд бүр ингээд нэг гал цогн гялалцсан нүдтэй байгаад идэг ш. Яг тэр эргээд ирсэн санагдд юм бэ. Энэ ятрахгүй байгаа шүү дээ нүд. Үгүй. Тийм. Одоо би бол ингээд энэ ялангуяа ингээд унжиж ирэнгуудаа ингээд айгу хичээж нүдэ нээж байгаа. Яг би яг тэгдэг гэсэн байхгүй юм. Би тэгээд би мэдрэлийн ядаргаанд орсон юм болов. Би бүр ингээд нөгөө нэг ерөөсөө юу гэдгэлээ сайн унтаж амархгүй айгу ядарч босч ирээд ин гэж дандаа өөрийгөө тэгж боддог гэсэн байхгүй. Яа тэгвэл бүр ингээд нүд дараад тэр нэг юм амар хэцүү бүрэн ингээд цүүмэлзээд заримдаа утгаар тэр би бүр ингэж ингээд нүдээ ингэж байгаа тэр нөгөө юм харахтаа ингэж харж мардаг. Тэгсэн чинь эн чи яалтчгүй хүний нүд ингээд дарагдаад харах юм ингээд хязгаарлаад идэв юм биш тий. Одоо болохоор ингээд бүр ингээд одоо white дэлгч шиг байгаа байхгүй би. Оо тийм үү. Тий. Оо тий. Яг инкэр бас тий гоё тий. Тэгэхээр бидний одоо энэ нөгөө нүдний доторх энэ өөр та ирчихсэн үсттэй. Нэрээ ингээд татаад үсттэй. Тэгэхээр айгу амар хий. Юм илүү тод харагдаж байгаа сте. Их хүрээд юу харах хүрээ их болно. Тийм би. Тэгсэн. Тэгээд би амьдралдаа харин өста зөв юм хийсэн гэж бодсон зүйл маань энэ. Хөрөнгө оруулалт. Зөв хөрөнгө оруулалт. Тэгэхэд хүмүүс ямар имлэг би хэлэхгүй ягаад гэвэл имлэг эмч хүн бүгд хоорондоо зохицолдох асуудал чинь бас айгүй өөр байхгүй. Тийм ээ тий. Хүн болгоод гоё яагаад томоко таахгүй байж болно шүү дээ. Тийм үсттэй. Хүний нөгөө бүх юм өөр. Тийм болохоор өөрснөө яг эмчээ сайн судлаад тэр эмч чинь яг чамд тохирох юмыг яг хэлж өгөх. Тийм юм хийхгүй бол би им тариа имлэг дээр ер нь хүн зөвлөх айгүй дурггүй. Дуртай биш. Эмч маань ирсэн үү? Өө за манай эмч. Ороод ирээ сайн уу? Арахгүй. За ярилцлага зөвлөгөөний амжилттай ёо. За. Эмч ийшээсөө. За. Би амар гоё танаа энэ дээр чинь бүр заргаа сууж штэ. За бид дээр өнөөдөр зайсангийн голден будаад байдаг Синдерелла эмнэлэгт ирсэн байна. Энэ хиддэг салбар нэ. Энэ үү? Энэ манай одоо 7 дахь нь уу? 7 дахь нь уу? Тэгэхээр отхон салбар гэсэн үг юм шүү дээ. Тийм, энэ л отхон салбар. Бид хоёр харин юугаа эмчигээ хүлээж авах хоорондоо юмаа яриад хоорондоо баг нэгнийхээ баг нүд амыг янзлаад арьсан зурчгүй яач юу. Тийм сая айгүй зөвлөгөө өгдөг нэг. Эмчийн нүр жижиг юм биш үү? Наад чинь төрөлхийн юм уу? Бас юм орцсон байгаа юу? Ер нь бол төрөлхийн тийм. Их жижигрүүлэх юм бол хийлгэхгүй. Нөгөө атаахал явуулчихлаа. Тэгвэл чи юмд атаахал суугаад тань илээ. Бид нэр амар том харагдчихсан шүү дээ. Чи яадаг ахгүй. Бид хоёр ингэж ийм гоё жижигхэн охтууд орохороо. Баажи яагаад юм уу? Эмтэй баажи яадаг хоёр товаа. За яат ингэж ахгүй юу. Одоо энэ л гоё. За сайн байна эмч. Сайн байна уу? За Пүрүү эмч. Та хоёр тань. Тийм. Ана. Тийм, ерөнхийдөө мэднэ эмчиг. Тийм. Эмч тэгэхээр одоо хоцорч орж ирсэн юм чинь түлхүү хурдан юм яриа. Тийм. За. Миний нүрийг яамаар нэмчээ. Гойны одоо би сүүлийн 3 жил ингээд
гоо сайхандаа хараад сайн нарнаас хамгаалаад миний нүсүүд бол харьцангуй гайгүй болсон. Тэрнээс бүр амар байсан бохгүй юу? Гэтэ нөгөө суурж яахан юм үлдсэн. Ялангуяа энэ хоёр хазар тий. Тэгээ бас баруун тал нь ингээд илүү ингээ унжаад идэг. Арьс сулралт явагдаад байна. Тийм тэгээд бас ууна шиг ингээд зовхыг жаахан татуулмаар. Ааха. Зөв миний уунш. Ааха. Тийм ерөнхийдөө бол яг хөө ингээд харахаар арьс жоохон зөөлхөн сул байгаад байна. Унжилттай байгаад байна тийм. Өсөө жоохон тодорчсон байгаад байна. Тэр нэлээ хуурай шалтгатай бас харагдаад байна. Тэгэхээр одоо нүсөөс их тоол бүүсээд за тэгээ нэг сулрал явагдаад арьс хуурай шилт явагдаад байна гэдэг чинь ерөнхийдөө яг арьсныхаа талаас харах юм бол ер нь нэг жоохон хөвгшрэлт явагдаад байна. Арьстай явагдаад байна л гэсэн үг. За энэ арьсыг нөгөө хөвгшрөхөд хамгийн их нөлөөлдөг юм бол яг бидний бие физиологиороо хөвгшрэлт явагдаж байгаа. Гэхдээ яг арьс талаасаа бас ярих юм бол нөгөө арьсанд ор байгаа коллаген нийлэгжил, эластин нийлэгжил багасж байна. За тэгээд нарны нөлөө хамгийн их нөлөөлдөг. Нар арьсыг хамгийн их гэмтээгээд ирэхээрээ нөгөө нүсээс их тол үүсгдэг. Нөгөө коллаген нийлэгжил, эластин ширхгийг задлцдаг. За тэгээд арьсыг их хуурайшуулад байдаг тийм. За тэгэхээр битэрийн бол алхам зүг байгаа дээ штэ. Нарнаас аюултай хамгаалж байна тий. Арьсыг сайн чийгшүүлээд байна. Тэгсэн мөртлөө арьсныхаа гүнд нэг юм дутагдаад байна гэсэн үг тий. Бидний гаднаас хэрэглээд байгаа гой сайхны бүтээгдэхүүн за нарны тос гэдэг маань арьсны зөвхөн гадна талын давхаргыг л ингээд хамгаалаад байгаа. За тэгтэл нөгөө арьс маань гадна талын давхаргынхаа доор яг нөгөө залуу байлгадаг коллаген ширхэг, эластин ширхэг агуулдаг жинхэнэ арьсны давхар байдаг. Тэрэнд яг бидний чигшүүлэх тэжээл өгөх бүтээгдэхүүн маань тэрэнд маань арай хүрч чаддаггүй. Гаднаас зүрхтэй юмнууд зөвхөн яг гадна талын энэ давхаргаад нөлөөлнө. Түүнээс яг энэний доотлын нөгөө коллаген эластин ширхтэй давхаргаад арай хүрдэггүй. Угаасаа бидний энэ гадна талын арьс чинь бие махбодын гадаад орчны нөлөө янз бүрийн хортой нөлөөс хамгаалж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь битэрийн хувьд гэх юм бол гадна талаасаа харьцуулгаагаа сайн хийгээд гадна талын арьсаа тэжээгээд давхар нөгөө доотлын арьс руу бас явмаар байна гэсэн үг юм. Тэр нь удаас мудаас гээ явах уу? Тийм тэр нь одоо ерөнхийдөө одоо нөгөө арьс гол гэдэг байгаа юм. Томоко төрөөс. Тийм ерөнхийдөө утас бол бас байж болно битэрийн хувьд. Одоо утаснаас гадна харилцагууд ч байж болно. Тэнд байгаа коллаген нийлэгжлийг нэмэгдүүлдэг тий. Эсийг тэжээдэг арьс чангалах харилцагууд. За коллагентэй утас гэдэг маань юу нь яаж явагддгийг гэхээр ийм бүс шиг нарийнхан ширхтэй утас ч байдаг. За эсвэл нөгөө нэг өргөстэй арьсыг одоо нөгөө өөхөн давхар булчин давхар хоёрын хооронд оруулаад татаад өргөдөг ч юм уу. Энэ хоёрын маань аль нь ерөөсөө өөрөг нь тэр арьсан доор байгаа коллаген нийлэгжлийг өөрийн арьсны коллаген нийлэгжлийг нэмэгдүүлээд чангалах. Тэгээ өргөстэй болоод ирэхээр ерөнхийдөө нэг өргөлт хийж өгөх. Зүгээр энгийн ус шиг нарийнхан болоод ирэхээр коллаген нийлэгжүүлээд залууж болох үйлчлэгээтэй юм юм. Тэр нөгөө процесс нь болохоор гэмтээгээд гэмтлийн хүн одоо нөгөө хүний бие ингээд эдгээхэд коллаген гардаг гэж сонсч ирсэн зөв. Тэр одоо утас ингээд суулгалаа тий. Тэнд тодорхой хэмжээний эдийн гэмтлүүд явагдаж байгаа. Тэгээд тэр шарахыг эдгээхийн тулд хүний дархлааны эсүүд, тэнд арьсны эсүүд өөртөөсөө эдгээх юм одоо дархлааны шингэн тий. Тэгээд арьс өөрөө цусан хэмжээ сайжруулах тийм процесс явагдчихдаг. Давхар тэнд арьсны дор фибробласт гэдэг эс байдаг. Тэр нь өөрөө эдгээхийн тулд бас коллаген ширхгийг нийлэгжүүлээд эхэлждэг. Тэгэхээр ийм процессын нүн тэр дор одоо утас маань жишээлх юм бол механизм нь бол тийм гэсэн. Коллаген нийлэгжлийг хийсэж өгдөг. Ойлгосон. Би нөгөө хит удаа би нөгөө эрүүгийн том хаалганд орчихсон байхгүй юу? Эрүү ингээ нөгөө ясан аваад нөгөө айгу том хаалгаа штэ. Хатаад тэ. Тэгин удаа тэр хаалгаа хийгээд нэг хитэн сар арьс амар гоё болсон байхгүй юу? Яг тэр мэдрэмжийн зөв тийм. Тэр яг үед чинь тэнд тийм шарх уссан. Тэрийг эдгэх гээд одоо өрөслийн эсрэг дархлааны механизм явагдсан байхгүй. Тэгээд дээр нь ч гэсэн нөгөө фибробластээс ялгарч байгаа коллаген нийлэгжил ч гэсэн явагдсан. Тэгвэл арьс нь завсраар юм хийлгүүл айгуу гоё юм шүү дээ. Илүү бас. Тийм. Одоо нөгөө яг арьсны доор тий яг жинхэнэ арьсны давхаргадаа хүрүүлээ. Арьс булчингийн завсар гэсэн тий. Тийм утас бол тэр одоо нөгөө нэг өөхийг булчирын завсар явуулдаг. Тэгэхээр чинь хүний арьсан дотор нэг юм өөр нэг гадны биет ч юм уу ингээд үлдчихнэ гэсэн үгүй. Утасны хувьд гэх юм бол яг өөрөө
хайлтдаг тийм утас. Аа Одоо энэ арьс гоцлын салбарт хэрэгжилж байгаа утас маань мессийн эмчнэр нэг дотор оёо тавиад ч юм уу эсвэл ойдлаад наад утас чи хайлчнаа нэг сарын дараа хайлчна гэд хэлдэг шүү дээ тий. Яг тэр утсыг ерөнхийдөө боловсруулад хэрэгжилж байгаа гэсэн. Тэр нөгөө үлдэн гэсэн ойлголт бол. Тэгвэл гоё юм шиг. Тэгтээ хайлтсан ч гэсэн үйлчилгээ нь үлдчихнэ шүү дээ. Тийм. Нэгдээ нөгөө нийлэгдсэн коллаген нийлэгдэх байгаа шүү дээ. Ширхэг тийм байгаа учраас. Жилээс 2 жил гэсэн үү? Тийм. Бүдүү утас хийж гэнэ үү, нарийн утас хийж гэнэ үү, тэрнээсээ хамаарат ерөнхийдөө нэг жил хагас 2 жил орж байна. Хийхэд өвдөхүү. Мэдээж арьсан дагаар юм оруулж байгаа учраас баг зэргийн өвдөлт бол байна. Гэхдээ тэрнээсээ өмнө мэдээ алдуулах тас тавих, тарилга, мэдээ алдуулах тарилга тийм юм бол. За одоо бит хоёр гэхдээ нөгөө 90 талыг насалцсан хоёр тэр зэргийн имийг бол твчин. Ялангуяа оноо чи 3 хүүхэд гаргасан тийм. Тэгэхээр тэр зэргийн юм бол нөгөө гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг. Твчээр хэрэгтэй болсон. Твчнээ. Тэгвэл чинийх бүр гаднаасаа бас ингээд удаан үр дүнгээ харах гад удаж явах хооронд дотроосоо ингэж юм бүр гой төрөсгөн нэ шүү дээ. Тийм ерөнхийдөө дотортлынхаа арьсыг бас хойлоо тийжээд байна гэсэн. Ер нь тэр удасны янз бүрийн удас байгаа юм биш үү те? Ямар үнэтэй хэдий ингэж хитээс хэдийн хооронд ч гэдэм баримжаа хүмүүст өгчүүл те. Баримжаа. За манай эмнэлэгт хийгдэж байгаа утаснуудын хувьд бол одоо нэг ус шиг нарийнхан ширтэг коллаген нийлэгжүүлдэг утас гэсэн шүү дээ. Тэр нь болохоор зөвхөн хэсэгчлээ духандаа ч юм уу, нүдний эрийн тойрондоо ч юм уу хийх болохоор ер нь 500,000-аас эхэлдэг. Бүтэн нүүрнэг явуулчих юм бол нэг 2,400,000. Татдаг утастайгаа бол нэг 2,700,000. Талбаанаас болох юм биш үү? Ер нь бол их хэмжээтэй тийм байна. Их орол үн нэмэгдэнэ. Бага орол тий. Одоо энд чинь зөвхөн ингээ ичлээ гэхэд чинь энэ бүгдийг чинь гоё болохгүй ш. Тэгэхээр чи ингээд нилээ хийдийг хийн гэсэн үг шүү дээ. Тийм хүний хацарт бол одоо эндээс энэ доотлоо хүртэл бол нэг дунджаар за багадаа нэг 6 тий. Тэгээ нэг 8-аас 10 ширхэг утас. Татдаг утасны хувьд бол тэгж орно. Жижигэн нөгөө нарийн ширхэгтэй утасны хувьд бол нэг 60-70 орчим. Өөх 60-70. Утас сонирхож байгаа. Харин тийш ер нь мис ажилбараас би жоохон айдаг болохоор мисийн бус арга наад чинь гоё юм биш. Тийм. Мисийн бус аргыг ер нь эртнээс одоо судалж агаад яг нөгөө хугацаа тутамдаа хийгээд явах юм бол бас ирээдүйд нөгөө мис засалт орохоос айдсан боломжтой. Тэгээ бас нөгөө сүүлийн Солонгост ч Монголд ч тэр харин айгүй залуу хүүхдүүд хүртэл хийлгээд идэг энэ тийм тэгэхээр бас айхтар юм. Тийм. Өөрийнхөө арьсыг, өөрийнхөө одоо залуу насыг эртнээс гоё анхаарч штэ. Тэ. Хөшрөлтийг явуулахгүй зогсоож өгчснэг ясандаа. Тэгээ оноо нөгөө жижиг одоо харагдахгүй л тэ ихтэй нэг жижиг нөгөө сэвх байгаа гинэ. Тэгээ миний нүсэг байгаа штэ тий. Эдрийг яах вэ? За энэ нүсөөнүүд болохоор нөгөө бидний яг дааврын шалтгаантай, удамтлын шалтгаантай байж болно. Гэхдээ яг гаднаасаа хамгийн гол нь нөгөө нар ахгүй юу? Нарны туяанд өртсөөр байгаад нөгөө арьсанд орчин меланин гэдэг бодис хоригдлагдаад ингээд нүсээ өсөж байгаа. За энийг бол яг нэгэнтээ ингээд тодорцсон байгааг бол лазерын аргаар ч юм уу гуйжуулалтын аргаар хийх илүү зүгээр байдаг. Гэхдээ яг би болохоор таны хувьд болохоор энэ жижиг спотон сэхнүүд байгаа тийм тийм. Энд хамгийн одоо сайн үр дүнтэй одоо миний туршлагаар бол байх юм бол нөгөө IPL лазерууд гэдэг. Жишээлбэл нөгөө EM22 гэх лазер гэдэг тийм. Танад нэг амар үнэтэй нэг амар том тэр нэрээ бүр үнэтэй. Үгүй амар үнэтэй би бүр үний сонсоод гэж бодсаахгүй юу. Тэгээд тэр яг лазерууд болохоор айгүй өөр механизмаар үйлчлэлтэй. Одоо тэрийг ингээд дотор талын лазерыг хоёр хуваачдیں۔ Аблатив болон нон аблатив гэдэг. Аблатив лазер нь гадна талын арьсыг гэмтээгээд одоо ингээд түлээд ууршуулад буужуулдаг. Одоо бидний сайн мэддэг CO2 лазер ч юм уу эргүмэнд яг гэдэг. Гэхдээ тэнгууд нон аблатив гэдэгт нь арьсыг гадна талын арьсыг гэмтээхгүй яг цаана байгаа арьсанд очиж онж буддаг. Тэр байг ингээд задалдаг. Тэгвэл тэр гоё юм шиг. Тэр лазерт одоо тэр жишээлбэл M22 байгаа тийм. Ерөнхийдөө яг ингээд буудахаар нэмгэн сих бол буудсны дараа наашаа тодорж байгаа арчид авах юмчдаг. Тод байх юм бол мэдээж суурин гүндээ тод байх юм бол баг нь ингэрсээр хагаад 3-5 оролтын дараа л гадагшлуулж байгаа юм биш үү? Тийм. Дотор талаас нөгөө суураас нь наашаа буудаж гаргаж ирдэг гэсэн. Ер нь нөгөө минг иймэрхүү нөсөө энэ төр чи бас хавдрын нэг эхлэл гэж байгаа ш тий.
арсны яг нь шууд нөгөө хавдар гэж бол хийж болохгүй. Хэлбэр хэмжээд өрсөн өөрчлөгдүүд ч юм уу тий. Өвчин янз бүрийн зовиртой болоод ч юм уу тийм байх юм бол хавдар гэж үзэж байгаа. Нүсөөс сэвхийг бол яг хавдар гэж хэлэхгүй л тий. Зөвхөн байхгүй. Меланин л хоримтлагдаад гарч ирж байгаа тий. Гой кулисэн гой юм цэвэр хайрстай болмоор. Тэгэхээр юм залуу харагдана, хөөрхөн харагдана. Тийм, ер нь нэг арс нэг юм уяатан чанартай, тэгэл нэг гадаргуу нэг юм чиглэг тийм байгаад ирэхээр арай өнгөлөг байгаад ирэхээр залуу харагддаг. За тэгээд бид нар нөгөө нэг нас нэмэгдэх тусам бас одоо нөгөө хөвшрөлтэй гэлтгээд байгаа нэг зүйл нь бас хүрчлээ гэж байгаа шүү дээ. Хүрчлээ ч бас дотор хоёр төрөл байгаад байгаа юм. Нэг нь болохоор динамик хүрчлээ гэдэг. Динамик нь болохоор хүмсэг зангидах, өргөх, нүдэрээ инээхтэй ингээ хөдөлгөөр ингээд үүсээд тиймүүтлээ хөдлөхгүй болохоор ингээ хүрчлээ байхгүй болчихж байгаа шүү дээ. Энийг динамик хүрчлээ гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ботокс. Тийм динамик хүрчлээнд бол яг ботокс гэдэг хариуд болчихно тий. За дараагийнх нь нөгөөний хүрчлээ нь болохоор статик хүрчлээ гэж нэрлэдэг. Статик нь бид нар ямар ч тийм хөдөлгөөн хийгээгүй байхад хүрчлээтэй харагдах. Тэр нь нөгөө нэг наатлын арьс биш тэрний доор байгаа нөгөө жинхэнэ арьсан гэдэг коллаген эластин ширхэг маань задарсан. Тэгээд ирэхээр хонхоолт үүссэн. Одоо арьстай ингээд бид нар инээгээл ингээд уяатан чанар сайн байх юм бол инээхэд үүсэж байгаа хүрчлээ маань ингээд инехгүй байхад одоо яг юм даавар шиг тий ингээд башкад яваад буцаад хийм болох эсвэл тэгсэн ч гэсэн буцаад хүрчлээтэй байх. Энэ маань болохоор статик хүрчлээ гэж нэрлэдэг. Ямар ч хөдөлгөөн хийгээгүй байхад. Тэгэхээр тэрэнд нь ямар юм үйлчлэгээ сайн бах вэ? Тэр нь болохоор яг ботокс гэхээс илүү нөгөө коллаген эластин ширхгийг нийлүүлдэг. Тэгээд энэ донжин одоо нөгөө гиалурины хүчил гэж болно тийм. Гиалурины хүчил чинь бидний идэж ууж байгаа юмнаас усыг татаад өгчдөг. Тэгээд усыг татаад өгөхөөрөө тэрийг чиглэг болгоод тэлээд өгчдөг. Тэр их тайлбар коллаген нийлэгжүүлэх хэмжлэгийн. Гиалурины хүчил чи хэдэн сар жил үйлчлдэг юм? Гиалурины хүчил ерөнхийдөө бол хийгдэж байгаа одоо нөгөө гиалурины хүчлийн процентээс ахуулаад дээр нөгөө хүний арьс арчилгаанаас хамаарат ер нь дунджаар нэг 3-6 сар орчим байна. Тэгэхээр ер нь хүн жилдээ нэг 2 удаа дор хаяж гол сайхандаа ер нь анхаарч нэг үйлчлэгээ авч явах хэрэгтэй л юм байна. Засвар урсгалт засвар цэт хоёр шиг ингээд 40 жил явж болохгүй. Өдөр тутмынхаа бол нөгөө өөрсдийнхөө арьс арчилгааг яг тасралтгүй тогтмол хийн. Тэрнээсээ гадна яг нэр багтаа жилдээ 2 удаа тийм мэрэгжлийн газар хандах хэрэгтэй. Эмчэд үзүүлээд байгаа асуудлаа хараад одоо ямар асуудал үүсэх гэдэг нь тэрнээсээ яаж сэргийлэх үү гэд тэрийгээ тордоо авчих юм бол. Хотод эргэтнээ нөгөө нэг чек хийгдэхтэй адилхан бас харж авах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр эцэг миний энийг яах болсон юм чи? Яг энэ өсөөг бол хоёлоо лазертайгаа хамтдаа тэгээд арьсны хөдөлгөөлөх тарилгуудтай. Тэгээ хоёулынгийнх нь ер нь нэг 4-5 бол орно. Тэр нь амар үнэтэй. Хараа бас үгүй хэсэглээд авахар бас гайгүй шүү. Түрүү найзаа нөгөө юу гэж хэлсэн юм? Төхөөрөмжийг хэлсэн шүү. Төхөөрөмжийг үйлчлэгээ гэдэг тийм. Тэр айгу амар үнэтэй төхөөрөмж байсан аахгүй. Тэр бүр дэлхийд бүр айгу мундаг төхөөрөмж. Тэгээд тэр утгаар айгу үнэтэй төхөөрөмж эднийт гэсэн чинь байдаг юм байна. Монгол баг 2хан байдаг гэснээс. Тэр утгаараа хэлсэн. Тэрнээс үйлчлэгээ нь үнэтэй биш. Тэр нь болохоор тэр нь одоо нэг яснаа тэгэхээр тэр үнэтэй юмыг би бодчихсан аахгүй. Энийг аваад хизээ ашиг олноо. Энэ цөөхөн монголчуудад дунд гэсэн чинь бас л одоо нөгөө нэг нийгмийн нөгөө юуныхаа одоо үйлчлэгээнийхээ бас ухамсарынхаа дагуу ашигын бус те хүндээ нэг гоё үйлчлэгээ үзүүлэх бас тэр юмыг мэдрүүлэх гэж эдний байгууллага оруулж ирсэн байх гэдгийг би мэдсэн. Тэрнээс үйлчлэгээ үнэтэй биш ээ. Бүр айц хитвэл гэдэг ямар хэцүү юм. Айгу хэцүү шүү дээ бас те сүүлийн үед эзэн засаг жаахан удаан ширхттэй, уналттай байна. Тэгээд бас гоё болмоор юм бас төгшрөлт явагдаад байна тий. Сандраад. Гоё болмоор мөнгөний болмоор гэдэг. Ихэнх хүмүүс тийм байгаа шүү. Нэмэ хийчихсэн юм шиг. Ихэнх хүмүүс тийм байгаа. Одоо би гоо сайхан хэмжижсэн шүү дээ. Хүний мэдээж хүний нэрмэр асуухгүй л тэгтээ одоо нөгөө гоо сайхан ба хүн одоо хүмүүсийн ад жаргал гэдэг юм дээр нэг тийм одоо жишээ нь одоо
юу байна уу одоо нөгөө урд нь ийм хүнийг одоо ийм ад жаргалтай болгосон ч гэдэм үү те. Гоо сайхны байгаа одоо энэ байж байгаа. Гонигтай олгоод хэлсэн бол энэ хүмүүс энд байхгүй шүү. Гэтэ амар тод жишээний сонсомоор шүү дээ. Хүний зовлон сонсомоор. Хүний жаргалтай боосон түүхийг сонсомоор. За тийм ерөнхийдөө бол яг юу яадаг анзаархаар одоо яг нэг эмэгтэй хүмүүс одоо ажил хийгээл ингээл гоё карьертэй явж байгаа л тэгээд төрсний дараа яг хүүхдээ хараад суулдаг. А тэрний дараа бид нар нөгөө нэг ажилтай өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоод явахаар өөртөө анхаард юм л да. Одоо ялангуяа арьсандаа ч юм уу тийм нүрээ бодоход арьс харцаагаад байгаа юм бол санаа гоо саанд орчиж юм уу явдаг. А тэгвэл яг нөгөө хүүхдтэй гэртээ байгаа тэгэхээр тэр мэдрэмж нь өөрөө жоохон багасаад тэгэл нэг л мэдгээд нөгөө хүүхэд яг гараас гараал нэг мэдээл хоёр хүрээл талент харсан чинь өсөжлөлт нэмэгдсэн. Хүүхэд гэл гадаа наранд байсан. Тийм ээ, хөрхи өөрийгөө анхаардаг шүү бид нар. Тэгэл нэг мэдгээд л нөгөө өөрчлөлтүүд нь тодорсон байдаг. Тэгээ яг хуу тиймэрхүү юм чинь хүний нэг талент хараад байхаар жоохон сэтгэл санаа гадаг. А тэгмээ тэрний дараа буцаад яг мэрэгжлийн эмч тандаад тэгээ ингээ хамтраад эмчилгээ хийгээд гоё авчаар хүн тийм өөртөө итгэлтэй те нүдэн сэргээл нүд царай гоё болоод те гоё болчлоо баярлалаа гэд ерөнхийдөө ирдэг. За бас нэг тохиолдол гэх юм бол нөгөө өсвөр үеийн хүүхдүүдийн батгшил байгаа те. Одоо ингээд тэр айгуу олон жил за жишээлх юм бол над дээр нэг хүүхд ирж ирсэн 5-6 жилийн өмнө. А ээж нь өөрөө хэмжсэн. А тэгэнгүүтлээ хүүхд нь анх нөгөө батг гараад ирэнгүүтэл нь интернетээс мэдээлэл уншаад энийг юусоо оролдож болохгүй юм байна. Шахаж болохгүй юм. Юу хийж болохгүй юм ингээд. Тэгээ өөрөө баахан имчилгээ хийгээд 2 жил гаруй боллоо. Тэгээд над дээр ирсэн байхгүй. Тэгээд ирээд би арьсыг үзээд дарж үзгээд тийм арьсны ирүүлээд юуч байхгүй. Өөрөө дураараа имчилж тэр нэг юм нэг уншаад имчилгээ хийгээд явуулсан байгаа юм болгаал. За тэгээд ингээд дараад үзэхэд ямар ч арьсны байхгүй. Ингээл тарахад дандаа нөгөө дотроо өрөвсөлтөө идэж байгаа арьс ингээл нэг зүйлхэн хогоо болдог штеп. Тийм байгаад тэгээд тэр хүүхдтэй битээр ерөнхийдөө имчилгээнүүдээ аваад нэг жил орчим басны дараа жилч болоо нэг 6 сар алсны. Тэгээ нөгөө анх надтай юм ярихтаа ерөөсөө юм ярихгүй. Яг ингээд доош хараад. Тэгэл яг 6 сарын дараа болцсон тийм амар царайлаг залуу болцсон. Эрэгтэй хүүхдээ итгэх итгэлэн гоё сэргэлцсэн биш үү? Нүд нь ингээ гоё гэлтганцсан тий. Тэгээ тэр бас ерөөсөө санаанаас гадаггүй айгүй гоё үржилсэн. Бас өсвөр насныханд яг энэ тохиолддог. Яг нөгөө нэг арьс нөө батг үүсэх байдлаас болоод өөртөө итгэх итгэлгүй хүний нүрлүү харж чадахгүй ингээл бушуухан ингээл дальцчаал те нөгөө жоохон бахад би нөгөө гадаа тоглож байгаад оройтчороо ээж авдаа харагдчих орохоор загнуулах гэдэг санагдаад нүдэн анаад өрөөнийх нь ажгаар өнгөрчгөр би нөгөө намайг харсангүй гэж өөртөө итгэлтэй болдог байсан аахгүй юу. Тэгээ айцаа дардаа тэр шиг аахгүй юу те тэр хүүхэд чамтай ингээ нүүрлүү хараад гал чи яг нүүрлүү хараад байгаа юм шиг нөгөө эмзэг санагдаад тэгээ өөртөө итгэлгүй тэгээ ингээд өөрөө ингээ доошоо хараад ингээд ахаар нэг хүн чамайг анзаарахгүй юм шиг өөрийг нэг өсөндө хуураад тийм итгэлгүй байдал яг өсвөр наснд аягүй байдаг те өрөвдмөр тийм тэгэхээр яг тийм байдлыг зөвхөн томчууд биш ер нь өсвөр насныхын хүртэл энэ гол сайхны энэ эмчилгээ энэ эмнэлэг гэдэг юм уу энэ газрууд бас маш тус нэмтэй те гэхдээ энийг харин саяны эмчийн хэлж байгаа яг кейсийн дагуу ерөөс дураараа өөрөө яаж болохгүй харчаа гэхдээ ээж аав нар ч мундаг болсон хүүхдүүдэд дагуулж ирдэг болсон. Аав ээж санаачлаад хүүхдээ аваад ирэх ёстой тий мэдээж одоо тийм хүүхдүүд өөрөө гоо сайхан нэмлэг явъя гэж бодохгүй шүү дээ тий бодчихж чадахгүй шүү дээ. Хэн тийш тэгээд эн чин гой сайхан харагдахаас гадна чи бас эрүүл мэндийн маш том ач холбогдолтой зүйл ахгүй. Ирээдүйд нөлөөлнө одоо тийм үү тийш хүнтэй суухаас ахуулаад ажил төрлийн карьер хүртэл бас нөлөөлнө шүү тодорхой хэмжээ. Тийм арьс чинь хамгаалах хэрэгтнээс гадна одоо л гоо зүүн үүрэгтэй хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тэгээ тэр нь бас хүмүүс өөртөө итгэх итгэл технологи болсон. Хамгийн том эрэгтэй арьс гэж байна шүү дээ. Хүний. Тийм одоо бидний энэ толгойн оройноос ахуулаад хөлийн уул хүртэл арьс байгаа тийм. Тэгээ өөрөө дээр нь ийм том эрэгтнээс гадна дахиад дайвар хүмүүс үсгээд ирэх тийм. Тэр юу бүхэл юмыг харах хэрэгтэй аз. Хоёлаа шиг юм хинэггүй явж өрөөсө болохгүй. Хоёлаа бүр 40 хүртлэх хинэггүй явсан байна шүү дээ. Тэгтээ бит хоёр оройтойгоо тий. Оройтойгоо ер нь хүн хизээч оройтгүй хизээч би тэр шиг гой талент өөрийгөө хараад
ингээд суугаад байгаа байхгүй юу? Зөв. Наад чинь гоё юм тийм залуучуудын. Тэгээ эмч тэгээд энэ байгаа бүтээгдэхүүнийг би түрүү энд эмчийг байхгүй орно энэ нөгөө нэг шинэ бүтээгдэхүүнүүд чинь бүр эмчийн дайгаараа хараг ярьлаа. Томоко бүр бараг залхсан юм сая. Тэгтээ үнэхээр би нөгөө өчтөр арай хэрглэж үтсчээд бас хурж ирээд нөгөө нэг ус энэ нэгэнд энд ирж байгаа юм чинь ашиглаад нөгөө сэтгэлдээ бас хуваалцчих гэж бодсон чинь муухай айлбар муухай гिचээ хэлээд таалагдахгүй хэлжий гэж бодсон. Тэгсэн чинь үнэхээр таалагдлаа. Үнэхээр таалагдсан. Нэгэн оролтоор л гэхэд хэрэглээгээр л гэхэд айгүй гоё байсан. Өглөөний байдлын маань томоко энтер сая хараад дуу алдсан. Тэгээд тэгсэн чинь хүрээд гисэн чинь маш олон төрлөө бүр. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдээс бас манай томоко тохирох уу? Болох уу? Ахаа за энэ бүтээгдэхүүн ер нь бол одоо үүдлэстэй тэнгуүтлээ давхар нөгөө нэмэлт найрлагууд нь гэх юм бол жишээ нь ханартай тий хүн орхиодотой за тэгээ нөгөө тайвшруулах найрлагуудтай байгаа. За энэ дондаас ерөнхийдөө тохирно гэх юм бол энэ ханартай нөлөө зүгээр. Анар гэдэг жимс чинь эмэгтэйчүүдийн жимс гэж явдаг шүү дээ. Давхар нөгөө эстроген даврыг нэмэгдүүлдэг. Эстроген давар ч өөрөө арсны буцаагаад одоо хөшрөлтийн эсрэг үйлчлэг үзүүлдэг. За тэгээд энд орсон байгаа найрлагууд дундаас арс цайруулах үйлчлэгтэй за тэгээ хөшрөлтийн эсрэг ийм найрлага орсон байгаа учраас ер нь бол би танд зөвлөх юм бол анартай тэгээ бүгдээрээ үүдэл хэвчтэй учраас ер нь бол нөгөө хөшрөлтийн эсрэг үйлчлэг. Гоё. Анар байсан юм биш үү? Гэтэ хүн орхоод улаан хүн орхоод энэ зөвхөн анартай. Үүдэлс дээр анартай. Энэ болохоор хүн орхоод. Тэгвэл би энийгээ шууд тэгж ойлгоодсэн. Тэгвэл эдгээр чинь дотор өнгөөр өөр аахгүй. Тэгвэл энэ хөшрөлтийн эсрэг гэд намайг яг хөшөрж байгаа юм чинь. Энийг өгсөн юм байна. Чи хөшөрж ичтэй. Чи хөшөрж ич энийг аваа. Тэгтээ үнэхээр өчтөр нэг удаагаар л үнэхээр тааламжтай байсан. Аюу гоё юмсан. Би бүр өөрөө өөртөө. Тэгээ эдгээр чинь нөгөө энгийн гэрт хэрэгэлдэг амплоос илүү өндөр найрлагатай. Тийм бол энэ яаж хэрэгэлдэг энэ нөгөө хошуу шиг юм уу? Тий, энэ хошуу чинь ийм зөөлхөн хошуу аахгүй. Энийг энэ амплыг задлал хошуунд хийчих. Тэгээд доош харуулахаар энэ хошуу орохоор шахаад үүрнэ. Нэг удаа гэх юм тий? Одоо энэ 3 4 байгаа тий энийг нэг хоёрын үнд хэрэглэдэг. Тий. Ер нь бол нэг нь бол яг нэг удаа л биш нэг хоёр бол хэрэглэдэг. Хөргөчм хийх үгүй. Зүгээр л тасалгааны чимчтөр татгалж. Зөө гоё юм билээ. Тэгээ энэ ингээ комор байгаа юм би. Энэ маск нь бас айгүй гоё байсан. Тийм. Энэ маск нь өөрөө юм желийн хэлбэртэй. Тэгээд шингэн нь болохоор нэг тийм айгүй шингэн байгаа. Тэгээд хурдан шингэлцдэг. Тэгэхээр бас яг тайлбар амтрын гар марандаа ингээд бүгдэнд нь ингээд төрөгцсөн. Тэгээд жейл нь болохоор ингээд жунгаарлаад юм уу тослогдоод нэг ингээд дараа нэг юм төвхтөө байхгүй. Тийм хүнд орхноо ингээд шингээд ингээд айгүй хөнгөн айгүй гоё. Тэгээд нөгөө юу хүмүүд хүрэхэд энэ төр хэцүү байдаг тийм байхгүй. Тэр нь бас айгүй тааламжтай санагдсан. Тэгсэн чинь эдгээр чинь энэ нь хүртэл өнгөөрөө бүгд л бас ингээд бүтэцээр өөр юм биш тий. Ер нь бүгдээрээ л суурь нь үүдэлстэй. Тэгээд нэмэлтээр юу таа вэ? Гэрээ өнгөн. Тэгээд хөшөрлөө. Тэгэхээр томокод бас гэрээ нөхцөл заад үйлчлэгээр мэдээж танад ирээд одоо уц муцаа татуулдаг ч юм уу лазер юм хийлгэсэн чинь гэрээ нөхцөлд эднэрээс бас аваад хэрэгжилж болох гэдэг шүү дээ. Эмчилгээний дараах бас нөгөө хаван хавдалт хөхрөлт хурдан буулгах тийм бас тийм эмчилгээ бас байгаа болохоор харин тийм бүтээгдэхүүнүүд нь таалагдсан. Тэгэхээр одоо түрүүний лазер хийн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд миний гол айдаг юм нь ер нь айгүй их тийм кейсүүд байдیں۔ Лазер хийлгээд бүр баларцсан хүмүүс. Монгол тэр тусан. Монгол ч хит ягаан туяан маш их цаг агарын уур амьсгал маш хэцүү. Тэгээд бид нөгөө хинэггүй зангаас бол арчилгаа эмчийн нөгөө хэлсэн арчилгаа юм хийж чаддаггүйгээд нөгөө ийм хэм ахуулах гэсэн юм чи ийм том халтар болсон хүмүүс явж идэг байхгүй юу. Тэгээд би бүр лазерыг за энэ бол яста дими зүйл юм бэ гэж ойлголт ингээд суудсан. Тэгэхээр энэ дээр та тайлбар хийж. За энэ дээр гэвэл лазер хийхэд одоо бид нар хүнийхээ арсыг үнэлнэ. Яг хийх болохоор энэ үү болохооргүй арс энэ үү хийсний дараа энэ өсөж хүрээ энэ үү хүн чинь одоо нөгөө нэг арс наранд гараад хэр түлэгддгээс хамаараа 6 төрөл байдаг байхгүй. Тэгээд тэрний тэр төрөлт нь хийх юм бол ингээд түлэгдэл илүү явагдаад өсөж ингэсэн юм байдаг. Тэгэхээр тэрийг үнэлнэ. Хоёрдугаар яг манай Монгол шиг ийм хуурай тий хуурай юм тоосжил гэлтэй тэгээд одоо зам болохоор намны туяа одоо илч өндөр байдаг газар бол яг энэ зуны улирал 4 сараас
хойш 9 сар хүртэл гадна талнаа нөгөө аблатив гэж ярьсан шүү дээ. Гадналын арьсыг түлдэг тийм лазер одоо хийх юм тохиромжтой биш үү? Яг түрүүний хэлсэн өндөрлөд гарах гэдэг байна. Арьсны төлөвлөж амжихгүй. Тэгээд хоёрдугаарт бас одоо яг энэ жижигхэн өсвөнүүд дээр болохоор гадналаас нь түлээд нэг электроос нь төлөв үзүүлдэг. Тэгэхээр нөгөө яг цаанд бүнд нь очиж буудаад наашаа гаргаж ирэх юм бол тэрний арай илүү үр дүн сайн үзүүлдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө ямар лазерыг ямар хүчээр яаж хийх үү гэдгийг бас үнэлээд харах нь. Тэрний дараа нөгөө арьс чинь мэдээж угаасаа түлэгдээ гуйжод унтсан юм чинь тэрийг сайн хамгаалах хэрэгтэй. Тэрчлэх хэрэгтэй тий. Тэр бас гам дэлхийг сайн хэрэгтэй. Тэгвэл 9 сард 10 сард тий нарны нөгөө чанар буухаар тий нарны одоо нөгөө хүч арай суулгах шүү дээ. Тийм яг үнэ. Тэгмээр санагдсан. Тэгэхээр айгуу сайн юугаа барих хэрэгтэй. Тэгэхэд чи нөгөө солонгост хүмүүс лазер хийлгчээд гайгүй байгаа гэдэг тий чигтэй зөөлөн газар манайх нөгөө хатуу хуурай болохоор хүмүүс яг тэгэж ирээддэг байхгүй. Солонгост бүх үлрэлтэй хийгээд шүү дээ. Би сая хийлгчээд ирсэн. Одоо энд хийлгэмээр байна. Харин тийм. Тэгэхээр болохгүй. Солонгост ч гэсэн тэгээ хүмүүс чинь бүр ийм алган хүмүүстэй явт юм билээ шүү дээ тий. Үгүй харин дэглэмийг маш сайн барьж чаддаг. Бид нар тэгдэггүй. Бид нар тэгж чадахгүй шүү дээ. Тэггүй нөгөө бошуухан нүрээ бодож бочуухан нөгөө нас ихнийхээ өдөөс. 100 сарын хэмжээ ингэж явмаар байгаа шүү дээ тий. Тэг гээд идэг аахгүй юу. Тэгээ хинэггүйтэй байдаг болохоор. Тэгээ тэрнээсээ яагаад иймэрхүү бас яг би бодол яг над шиг бодолтой хүмүүс яг зөндөө байгаа аахгүй. Тэгэхээр яг мэржлийн хүмүүс яг зөвлөмж авах нь маш чухал. Тэг мэдээж зэрэг тэр үнтэй нөгөө аппарат машин гэдэг байгаа шүү. Тэр байгаад нэмэргүй шүү дээ тий. Эмчийн чадвар маш чухал эцтэй. Тийм бас эмчийн мэдрэмж туршлага бас чухал тий. Тэгээд болохгүй гэж ярьж шүү дээ. Хин дуртай үнэхээр буулаад ирэхтэй. Тэгээд бас яг болохоор спейсэн ч гэсэн хуурай арьсан дээр очиод хийх чихтэй арьсан дээр лазераар очиж бод хоёр бас ондоо. Хуурай нь мэдээж илүү түлэгдэн шүү дээ тий. Тэгэхээр лазерын өмнө шаардлагатай байх юм бол бас лазерын өмнөх нөхөн сэргийг хэмжээ. Яг үнэ. Тийм байна. Кэр хэрэгтэй юм та. Яг үнэ. Тэгэд эдний тэр M22 лөө. Нөгөө чимаг айлгадаг үнэтэй аппарат гэдэг чинь. Тэр алхаар яг бас техникийн амар дэвшилтэд юу юм бэ нөгөө бусад лазерын аппаратуудаасаа бүр нөгөө safety ч гэдэг юм уу одоо нөгөө гимтэх чанар гэх юм уу юу гэдгийг тэр юм нь илүү сайн гэдсэн. Би одоо эмчээ хажууд нэг амар хотлоо мэдэмхэж юм шиг. Гэхдээ ер нь тэгж ойлгосон тий. Тэгэнгүүтлээ бас нөгөө маш сайн яг аль бие осжуулсан нөгөө сургалт юм дээр хүнийг нь бэлтгэгдэж тэр аппаратн дээр ажилуулах зөвшөөрлөгдөг гэх тий. Тий. Одоо хэрэгжилж байгаа аппаратнуудын хувьд гэх юм бол яг оригинал аппарат тэрийг зүгээр дөрөөс аппарат энтрийн бол гарах үр дүн тэгээ аюулгүй байдал гэдэг нь бол ондоо байдаг. Тий. Тэгэхээр бас яг ийм хүчтэй аппаратуудыг бол бас мэрэгжлийн хүнээр хэлэх бол бас хүчтэй юм чинь буруу хийх юм бол хүчтэй л эрсдлүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр аппарат чинь гэхдээ зөвхөн арьснаас гадна өсний ургалт. Тий. Түрүүний хэлсэн нэг бай очиж онжоо гэсэн шүү дээ. Тэгмүүд за нөсөө түлээд меланиныг очиод нөсөө бодчих байна тий. За тэгмүүд арьсны ороо судс байгаа тий. Тэр судсыг очиж боддог. За тэгээд давхар өсний меланиныг дагаад өсний процесс очиж боддог. Тэгээд өсрөлтийн эсрэг тэгээд судс цагшаах, тэгээд цайруулах тий. Илүү өссийг бас яах юм бэ? Тэгээд нөгөө нэг dark spot гэдэг шүү дээ нөгөө энэ тийм сувг цай уу одоо доод харалцсан яа тэрийг гой цайруулдаг. Гэхдээ энэ юу н хүний биеийн ийм лазерын үйлчлэгнүүд хортой юу? Явандаа нэг бол за хор тавдар болно шүү дээ ийм туяан үйлчлэгээч гэдэг юм тэгдэг шүү. Лазер болохоор гэрлийн энергийн дулааныг ашиглаж байгаа байхгүй. Тэгээд тухайн хэсэг үедээ л үйлчлэнэ. Тэнгүүд одоо нөгөө хүмүүс туяа хортой гэд яриад байгаа нөгөө бие борлуулах аппаратны туяа чинь эсвэл нарны туяа нар чинь удаан хугацаагаар ингээд өртөөд байгаа. Байнга гэмтэл үүсгэж байгаа. Зөө. Тэгэхээр лазерын хувьд бол яг тухайн мөчтөл хэдхэн минутын дотор ингэж байгаа. Зөвхөн тэгээд тэр гэрлийн туяа одоо гэрлийн дулаан үүсгэж байгааг ашиглаж байгаа учраас энэ харьцангуй тийм судалгаалаад байгаа юм байхгүй. За ашиггүй мэдлэггүй хүн гэдэг чинь тий. Сүүлийн үед нөгөө солонгост ингээд нөгөө наартангийн авангууд ингээд нөгөө ийм сэвхэн унаад
хамт унаад байгаа юм биш үү? Тийм ид шидэм гэж юу Үгүй. Гэтэ тэр чинь лазер хийгээ наад юм шүү дээ. Тэгж ойлгосон. Хамгаалж наагаад байгаа тий. Тийм л хэлэхгүй. Тэрнээс нөх хятад мэдтийн тийм рилүүд идэг чинь. Нэг юм төрснээр Угаасан чинь тийм юмд бол итгэн гэж юу ахад тий. Тийм тэр яг нөгөө нэг лазер түлчж байгаа шүү дээ. Тэмүүлээ тухайн хэсгээ нөгөө нэг гадаад орчноос нэг хамгаалаад мэдрэглтийг нь түрээс гэж өгөөд тий янз бүрийн бохор оруулахгүй гэд. Тэгээ наалт наагаад тэгээ хамгийн сүүлд тавтаагаа унж. Тэгээ гоё болчих. Тийм байна. Монголдас видео тий. Тийм байгаа тийм наал юмнууд одоо гой юмнууд гэхдээ ингээл дагаал гарч ирэл байгаа ах та тий. Энд чи би сүүлийн үед жоохон холмос судлаад байгаа. Холмос судлаад. Тийм жоохон судалсан байхгүй юу? Холмос чин биш дээ. Тэ миний сонссноор одоо нөгөө идэвхтэй апокрин жилөө нэг нөгөө буржихаагаас нэг хөлстэй хамт нэг юм шингэн гарч ирээд тэргээр тэжээгддэг тийм юу агаад бактери агаад тэр бактерийн гаргаж байгаа бааз шээс нь холмос болдог гинэ. Тийм болохоор юу шүү дээ тий хөлсний одоо хөлсийг гаргахгүй арга хэмжээ гэдэг юм уу тэр нөгөө булчингийн амраах арга хэмжээ авах юм бол холмос тодорхой хэмжээгээр дарж чадна гэж сонссон байхгүй юу? Танад тийм эмчилгээ юм бэдв. За тийм хөлс хитэх ялгаралт буюу одоо гипергидроз гэж байдаг те. За тэр нь болохоор одоо хүний биед чинь хоёр төрлийн булчирхай апокрин, икрин булчирхай гэдэг байгаа те. За тэгээд апокрин, икрин тийм хоёр булчирхай байгаа. Хөлс ялгаруулдаг. Хөлс ялгаруулдаг. Тэр хоёр уу? Тийм хоёр төрлийн гэж болтгүй. Тийм ямар маягтай юм те. Хоёр төрлийн булчирхайдаг. За нэг нь бол яг нөгөө нэг усны сүвтэй нийлээд ингээд дээшээ хөлсөө гаргаж идэг. За нөгөөх нь болохоор арьсан дээр тийм икрин. Нөгөөх нь болохоор шууд арьсан дээр гаргаж идэг. Апокрин нь тийм булчирхайдаг. За одоо нөгөө бактерийн яриад байгаа тэр сугны хөлс ялгаралт тийм. За энэ ерөнхийдөө бол янз бүрийн шалтгаантай нэмэгдэж болдог. Их хөвчлэн ерөнхийдөө удамшлын шалтгаантай байдаг. За тэгээд хөлс ялгаралт ихсээд за тэгээд энэ суг орчим чинь битүү орчим тийм ихсээд эмчихтэй болоод тэгэхээр нөгөө арьсан дээр байдаг янз бүрийн бактериуд байдаг. Угаасаа байдаг цаанаас агааргуйтан агаартан бактериуд байдаг. Тэгээд тэгэхээр тэнд эмчихтэй дулаахан таатай орчин үсэд тэгэхээр тэр бактериудын тоо нэмэгдэж. Тэгэхээр мэдээж тийм амьд организм амьдарч байгаа юм чинь тодорхой хэмжээний одоо юм уруул явагдана. Тэрнээс ялгарч байгаа үнэрийг холмос гэж нэрлэдэг. Тэгтээ хэцүү шүү дээ холмос. Тэгэхээр тэр нөгөө гол тэгэхээр хүмүүс чинь би холмостойг хүлээн зөвшөөрч чадахгүй эмчилгээр алхам хийж чадахгүй байгаа байхгүй. Ялангуяа монголчууд холмос гэдэг юм амар эмзэглэдэг хүмүүс шүү дээ. Тэгээ нөгөө талдаа хүлээн зөвшөөрөхгүй болохоор ингэж орхисон хүмүүс зөндөө юм билээ шүү дээ. Аха. За тэгээд яг тэр гол шалтгаан нөгөө хөлс их ялгараад байгаатай холбоотой тий. За тэгэхээр бас эмчлэг хоёр төрлийн арга байдаг. За нэг нь болохоор яг нөгөө эмчилгээний хөнгөн цагаан агуулсан юм юунод байдаг. Төрхтэй юм төрхлгүүд байдаг. За тэгэнгүүт л дараагийн нэг алхам нь болохоор эмнэлгийн нөхцөлд бол нэгдүгээр тарилга эмчилгээ хийгээд хөлс ялгаруулад байгаа тэр болчрохыг хориод өгч. Тэгэхээр хөлс ялгарал багасч чинь. За эсвэл өөр болохгүй мэдцлийн арга гэдэг юм аргууд байгаа. Булчирхайг авчих юм. Тийм булчирхайг авчих. За яг энэ гуравчин бол тэр үндсэн шалтгаан бол хөлс ялгаралтыг байх болгочих. Тэгэхээр хөлс ялгаралтыг тарилгаар бол нэг 70-80% байхгүй болчоор тэнд нөгөө үржээд байгаа бактери нь болчихсон. Энэхээр нөгөө хөлрөлтөө дагаад үнээр ялгаралт маань буурчна гэсэн үг. Тэгээ бас яг энийг эн чинь үзэж үнэлж агаад аль нь шаардлагатай вэ гэдэг нь бас гаргаж. Тэг хөлс ялгаралт хэр хэмжээтэй байна гэдгийг ингээд үзлэг хийдэг тийм арга байдаг. Нэг нь өнөр нь үзнэ. Үнэрийн хөлс ялгаралт хэрэг гэдгийг үздэг юм тест гэдэг. Ямар талбайг хамраад байна гэдгийг ингээд тестлээд үздэг тест гэдэг. Хэр нойтон талбай байна. Тий хэр хөлөрж байгаа талбай. Тэр хэмжээгээр хөлөрж байна гэдэг юм уу. Тэгтээ уул нь байх ёстой л булчирхаа шүү. Байх ёстой бол тэр байж байгаа шүү. Хит их чинь болохгүй үстэй. Тэр чинь нөгөө бүгдийг нь авахгүй шүү. Бүгдийг нь авахгүй. Тий. Яг бас нөгөө хэр их хөлрөөд байгаа тэр хэсэг. Одоо тэрийг хаасан ч гэсэн бусад юун дээр ингээд бусад
болчихоо ажиллаж байгаа. Тэгэхээр танад ийм бас үйлчлэг байгаа юу? Бага. Тарилах дэмжлэгээ байгаа мэт Хоо. дэмжлэж байгаа. Оо. Үгүй Монгол байхгүй малгай. Тийм. Гоё юм шиг. Тэгвэл ийм байхад хүмүүс ер нь ингэж өөртөө ингэж аягүй эмзэглэж явж байхаар эм чид хандаад гоё энээсээ салчхан дээр байгаа байхгүй юу? Тийм. Энд чинь айж чиж байх юм биш шүү дээ. Өөрхийн амьд тэр хүн өөрөө санаатаа тийм болчиход байгаагүй шүү дээ. Бас тий. Гэтэ хөлрөлт чинь бас үнэртэй үнэргүй амар үнэргүй мөртлөө ингээд амар хөлөрдөг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд гарын алга хөлийн уул тийм хөлийн уул ингээд тэрэндээ амар стрессдэг би манай нэг экс найз залуу тийм байсан. Өөрөө тэрэндээ айгүй стресстэй. Айгүй найз залуу. Тэгээд ингээд чашаа гэд ингээд нөгөө өөрөө тэрэндээ санаа зовоод би амар нойтон байна гэл би тэр за ямар хамаатай ай баа Тэврээ. нойтон байна уу ба за тэгтээ үнэртэйг тэврэн гэж би чадахгүй дээ тэгдэг байсан. Тэгэхээр тэр итгэлгүй байдлаа байжснаас ийм дорцсон дээр байгаа хэрэг тий. Хөрхий тос хэргэлдэг. Тэгтээ тэр нь төр зүрийн л асуудал. Тийм хүлрэлт яг ерөнхийдөө бол бас анхдагч хоёрдогч гэдэг ангилчтэй. Тэгээд анхдагч гэхээр яг нөгөө бас удамшлын шалтгаантай байж болно. За хүсний булчирхайн идэвхжэлттэй тий. Сонин тий. Тэр нь ихэвчлэн яг тийм шалтгаан бол тодорхой биш тийм байдаг. Хоёрдогч гэдээ явахаараа ямар нэгэн одоо ихний өөрчлөлт одоо жишээл юм бол мэдрэлийн өвчнүүд байдаг. Тэгтээ мэдрэлийн гаралтай хүлрэлт гэж болно. Эсвэл ямар нэгэн эм хэрэгэлсний дараа хүлрэлт ихтэй Сайн жилийн тэр үргэлжлэн хүлдэрдэг. Тийм шүү дээ. Сандархаар хүлдэрдэг. Гоё шүл уусан гэ хүлэрсэн гоё болсон гэдэг тийм шүү дээ. Жишээ нүдэ анхтай хоол бодсон уу? Гурилтын шүл борцтой. Яг тийм тэд нар бол нэг хэсэг хугацааны төр зурах штэ тий. Яг энэ нөгөө байнгын хүлрэлттэй байгаад байдаг үе боллоо. Тэгэхээр одоо шивэр бас л нэг төрлийн хүлрэлтийн бас тэр бактери үржилтээс болоод үнэр танаар орж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ч танах бас эмчилэх үү? Тийм. Ботокс гэдэг тарилга ер нь бол одоо ийм түрүүн үрчлийн гурлаа хийнэ гэж ярьсан шүү дээ. Зангидаад байгаа, өргөд байгаа, нөгөө булчингийн хөдөлгөөнийг саатуулж байгаа юм. Тэгмүүд яг тэр үйлчилгээ хөлсний булчирхайнд бас үзүүлдэг. Тэгэхээр гарын алга, хөлийн уул, сууны хүлрэлтэнд хийж болдог. За тэгээд дээр нь бас нэг юм нь одоо нэг энэ булчингуудын хит томрол гэдэг чинь хоёрын их дэшээ хөөрөө зангираад байдаг. Тэр булчин сууллаа. За дээр нэг шилтний чангарал ч юм уу, дээр шилтний булчингийн томрол ч юм уу. Бас тийм одоо энэ үртлийн хэрэглэхээс гадна тийм юмнууд бас хэрэгэлдэг. Наад чинь тэгтээ спорт одоо юу гэдгийг зүгээр шүү дээ. Өөртөө айгу төвхтэй идэх. Тийм. Бас нөгөө гутал энэ төр төрөөтэй гутал гэхэд бас төвхтэй. Тэгтээ бүлээ гэд бүр ийм нарийнхан болохгүй үстэй. Тэгэхгүй шүү дээ. Энд чинь мэдээж хэмжээнээс ол нарийнсан. Гэхдээ мэдээж хит энэ чинь байх ёстой болчих ажиллаж явах ёстой даах ёстой юм чинь. Тэр хүчийг нь унаад явж болох гэж сул байгаа. Зөө. Аха. Юуны спортын тэр хийх хувьд бол нэг тариа мараа хийгээд хэрэггүй юм биш үү? Яг го булчингийн хөгжлийг бас хэтэрхий бүр зогсоож болохгүй л гэсэн үг. Тийм. Бүр хит сул ойлгож болох. Тэгэхээр юунд тийм. Окей, ойлголоо. Тэр нөгөө тийм гэд өөртөө хариулчихлаа. Холмоостод бол 3 төрлийн эмчилгээ байгаа. Хагалгаа байгаа, тарилга байгаа, тэгээд төрөлтөг юм байна. Тийм. Гэж ойлголоо. Тэгтээ ер нь бүрэн ангижрах нь аль нь? Хагалгаа байж таарна шүү дээ. Тийм. Гэхдээ хагалгаа хийсэн ч гэсэн чинь булчирхай буцаад үүснэ. Тэр ер нь бол нэг хагалгаанаар ч ихсэн нэг 3-5 жил бол байна. Тэгээд дээр нь бас эн чинь бүтэн тэр чигээр нь аваагүй үлдээсэн юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас давхар ариун цэврийн байдал маш чухал ахгүй юу? Хүн байг бас арчлаа, цэвэрлээ, дугаагаад, хатаагаад ч гэдэг юм уу гоё ингээд бас тордоод байх хэрэгтэй. Зөв тийм үү? Яг тийм. Тэр бол нэг үнэр гаралтын асуудал дээр ч юм уу бас бийж болно. Гэхдээ яг ялгархыг бол зогсоох боломжгүй ялгараад байгаа үед бас тэрийг бас одоо эмчилгээ хийхээс нааш тийм савнгаар зогцуулж болохгүй юм биш үү те. Гэхдээ ботокс гэснээс заавал одоо за тэр хүлрэлтж байна уу одоо арьсны булчингийн зогсоох ч гэдэг юм янз бүрийн юм. Ер нь ботокс хор нөлөөтэй. Яг зөв тунгаараа зөв газараа хийх юм бол хор нөлөө ер нь бас зөв хүнээрээ мэрэгжлийн хүнээр зөв хийлэг юм бол тэр нь
байхгүй. Буруу газраа тун ихтэй хийх юм бол бас гажин нөлөө өндөртэй. Харин тий. Бүр нөгөө булчингийн ажиллагаа чинь сэрэхээ болчихвол яана тий. Яг булчингийн сулрал өвчтэй биш л бол угаасаа сэргэн л дээ. Тэр чинь өөрөө задраад алга болчих учраас. Тэгэхээр нөгөө яг цаанаасаа нөгөө булчин сулрах өвчтэй хүмүүс идэх шүү дээ. Тэр хүмүүс бол угаасаа хийж болохгүй. Окей. Би ботоксыг нэг хийж үзээгүй байхгүй юу? Тийм үү. Би үзээд одоо энэ минь дээр фейлцсэн. Зүгээр фейлцсэн. Нэг фейлцсэн. Бүр ингээд би бүр ингээд амар зовоод бүр ингээд нүд маань нэгдэхгүй бүр ингээд намаа ингээд дараад бүр зовоод тэгээ би бүр нөгөө хөлс гаргахаар яхаар илээ алкогол хэрэглэхээр энэ төр арилдаг гэхээр бүр вайн майн уугаал бүр саунд 40 хоног сууж мужиж тэгээ нэрээ жоохон суларсан шүү. Фейлцсэн. Бас айгүй аюултай юм лээ. Фейлдэггүй тохиол гэхээр би нөгөө хамраанаа нөгөө ингэж хамаг арсан ингэж инээдэг хүн баггүй юу. Тэгэхээр нөгөө ийм цацраг үрчлээ яг ингээ хамарлуу үсээд тэгээ унтаад босохоор яг миний энэ ингэж сонио ийм юу үсээд таслалт гэх юм уу зураас үсээд болохгүй байсан. Тэгээ би энэ хамар энэ хоёр лугаа ботокс яг ингээд жилдээ нэг удаа тариулдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө харьцангуй арай багас. Зүг. Үрчлээ тогтох нь багасаад. Тэгтээ мэдээж хөдөлгөөнийг огт хоригдсон хийж нөгөө төрөний эмчээснээр тун ихтүүлж болохгүй юм шиг байна тий. Nice. Тийм. За сүүлийн үед ингээд юм сая бас ярьж штэ нөгөө өөдлөс одоо гоо сайхны бүтээгдэхүүн дээр бас энэ юм биш. Бас нөгөө уудгаараа тариагаар байдаг гэсэн. Ер нь өөдлөс айр гэдэг үг ер нь айр модонд орчиход байгаа шүү дээ. Сүүлийн үед өөдлөс гэдэг имчилгээ зөвхөн арьс гоо засалж биш. Бусад бас одоо салбаруудад ч гэсэн тий аюу хэрэглэгдэж байгаа нөхөн сэргээлт хийх маягаар тий. За өөдлөс гэдэг нь ерөнхийдөө бол яг хаанч хийгдсэн. За нүүрний арьсанд өсний болцоонд хийгдсэн гэсэн тэр хэсэг хийсэд ийм хувирах чадвартай хэсэг бид нар өөдлөс гэж нэрлэдэг. За тэгээд одоогор ер нь бол энд хийгдэж байгаа нь бол яг нэг хүнээс гаргаж авсан өөдлөс олон ургамлаас гаргаж авсан өөдлөсийг бол хэрэглэж байна. Хүнээс тэр нь болохоор яг хүүхэн өөрөөс нь гаргаж авч болж байна. Өөрөө өөхний эсэс юм үү те. Эсвэл ясны ч юм уу те. Тэрийг яг ерөнхийдөө гаргаж авч хэрэглэж байна. Одоо Японы солонгос герман гэдэг шүү дээ. Нөгөө төрсөн хүүхдийн хөөсний цус мус Японд одоо яг хүүнээс гаргаж авч байгаа. Хүү. Тийм хүүнээс нас гаргаж авч байгаа. Тийм ингэж хэрэглэж байна. За одоо яг манай практикт яг манад хэрэглэгдэж байгаа нь бол ургамлын өөдлөснөөс гаргаж авсан эксосомуудыг хэрэглэж байна. Энэ нь эс хооронд мэдээлэл дамжуулах, эсийн нөхөн төлөвчлөлтийг дэмжих юм байна. Тэгэхээр солилцоо гэсэн бас сайжруулах уу? Тийм судалгаар мэдээж юм бас тийм. Тэг хүнээс ургамлаас хоёрын давуу тал юм уу, дутуу тал? За хүнээс гаргаж авч байгаа нь бол яг арай илүү өндөр одоо үйлчлэг үзүүлнэ. Гэхдээ бас ерөнхийдөө бас яг юм найдвартай тийм хэлэхгүй бол бас жоохон аюултай. Тийм. Яаж ч эвгүй. Ургамлынх бол харьцангуй аюул багтай. Тийм ээ. Аюул багтай хорон чанар нь бага бахна шүү дээ ургамлынх. Тариагаар танад хийлгэж болох юм уу тий? Тий. Одоо манайд одоохондоо суцаар хийх байгаа. Яг одоо хэсэг газар тарьчих нүүрний хэсэг орч юм уу? Эсвэл өсөнд хуйханд тарьчих. Зүг. Суцаар гэж бас үт юм уу? Тийм суцаар бас хийх болдог. Тийм туслаар одоо бас сүүлийн үед хүмүүс тэгж суцаар хийлгэж байгааг өөр хөөхнөөс ялгуулж байгаа тийм. Хүй өөх ихтэй би зөндөө өөдлөс гаргуулах юмсан байна. Тэрийгэ зараад авъя. Өөрийн нэрийн өөдлөс гаргаад авъя. Тэгээ хэсэг одоо нэг үүс унаалтч гэдэг юм уу тий? Арьсанд тий одоо нэг арьсанд хөвгшрэлт явагдаад байгаа чинь нөгөө нэг бидний л нөгөө стел явагдаж байгаа шүү хөвгшрэлт чинь ер нь л тий эсийн үйл ажиллагааны. Тэгэхээр тэрийг нэг сэргээгээд ирчимжүүлээд. Тэгэхээр одоо энэ өөдлөсний бүтсэн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор гаднаасаа хэрэгжилж байгаа. Тариагаар хийн гэдэг чинь шууд дотгошоо нь үйлчилж байгаа гэдэг ийм хоёр л ялгаатай юм байна шүү дээ. Тэгэхээр гаднаасаа ч дотроосоо зэрэг хэрэгжилж бас болно тий. Тэгэхээр би харин одоо би нөгөө арьсандаа эртүүд бас нэг өөдлөс тариагаар хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь бас аягүй гоё болж исэн. Тэгэнгүүт
гаднаасаа бас гэрийн нөхцөлд эднийхээс энийг аваад хэрэглээд ахаар бүр л их өр нөлөөтэй гоё болох байхгүй юу? Би өөр нь айгу ухаантай юм аа. Ясаа. Тийм ээ. Ийм идэлтэй байдал, өөртөө идэлтэй байдал гэдэг чинь гоо сайхан болон тий эрүүл мэндэд бас айгүй нөлөөлж байгаа шүү дээ. Анаа хаар. За ухаантайгаа зарлцлаа. Тэгвэл өстэй үнэхээр аягүй гоё мэдээллүүд авлаа. Тэгэхдээ би ер нь электрон бараа шиг те энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд одоо технологийн дэвшлүүд ингээл бас аюу хурдцтай хөгжөд тах юм. Тэгээд танай имлэг яаж ийм хурдан энэ бүгдийг бас ингээд дагаал байж чаддаг ингээд байхгүй юу? Тийм. Одоо ер нь бас цаг хугацаа нөгөө нэг нэмэгдэх одоо явах тусам тэгэл судалгаанууд болон сайжрал судалгаа хийгдэх юм байдаг шүү дээ. Тэгэхээр бас яг хуу хүмүүстэй нэг гоё юм хүргэж юмсан, тэгээ найдвартай юм хүргэж юмсан гэл юм байнгын судалгаа шинэ юм ирэл хийсэн. Одоо өмнөх байсан юмнууд маань арай жоохон гоё үр дүнтэй байдаг ч гэсэндээ бас нэг юм гэмтэх тал нь илүү ч юм уу байсан бол одоо байгаа юмуд чинь гоё болгож байгаа мөртлөө хүнээ одоо өдөр тутмын амьдралд нь саад болохгүй тийм юмуд ерөнхийдөө бол их гарч байгаа. Тэгэхээр хүмүүстэй ер нь зориулаад аль болох судалгаатай харин сүүлийн юмуд оруулж ирсэн. Тэр нь гоё санагддаг шүү дээ. Тэгэд ингээд манай Томокогийн асуух зүйлс нь дуусахгүй. Гэхдээ дуусхий Томоко. Хоёлаа нөгөө хилдэг үгээ өнөөдөр нэг ч хэлээгүй шүү. Эндээ бүр гүн ороод тий үдий насны энэ дундаж насны бидэнд үнэхээр маш их мэдээлэл авах маш хэрэгтэй яг ийм хүнтэйгээ уулзсан чинь хинт ч дийлэрээ ч хэлж чадхаа хэлж гэхдээ хинт ч дийлэрээ хэлээгүй хинт ч дийлэрээ баярлаа эмчтэй нэ. тий. Өөрхөн жижигхэн нүүртэй хөөрхөн гоё арьстай эмчт баярлаа. Кавай. Тэгээд ер нь эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүд ч бүгд гоо сайхандаа эрүүл мэндээс дээч анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна бас гоо сайхандаа бас анхаарад бүгдээрээ энэ гоё явмаар л шүү дээ. Гэхдээ гоо сайхан гэхээр заавал ингээд нэг айлгуудч маягдах гад юм уу, хүн тоогдох гад юм уу, хөөрхөн харагдах гадаагаадаа биш. Тэр чинь бас л арьсны бидний гадна эргэтнүүдийн маань эрүүл мэнд байхгүй юу. Тэгэхээр үүнийгээ бас сайн анхаарч байгаараа тэгэд ийм мэрэгжлийн гол нь хүн дээр очиж яг зөвлөгөө юмыг авч байгаараа гэж хэлмээрээ манай эмчжсэн ингэж уриалах бах тий. Дураараа өрснөө ажиллахгүй тэгэд Синдерелла эмнэлгийнхаа эмчтэй, пүрвэ эмчтэй маш их баярлалаа. Тий. Тэгээд дараагийнхаа би бас өөрөө угаасаа рилиг Синдереллагийнхаа янз бүрийн гоё шинэ бүтээгдэхүүн, шинэ төхөөрөмжүүдийг бас таниулж яхаар ингэж амбассадор болж байгаа шүү. Нүүр царай. Тий, тэгээд энэ дугаарт маань пүрвэмчиг орсонд хинчтэй лээ. Маш их баярлалаа. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Баяртай. Баяртай.